Улсын хурлын эрхэм гишүүдээ сонгуулийн шин тогтолцооны үр дүнд улс төрийн 5 нам эвсэл салбар сонирхлын олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн 9 дахь удаагийн улсын их хурл 2 дахь намрын чуулгана он солигдох цаг мөчид өндөрлж байна. Улсын их хурл улирч байгаа 2025 оны хаажуу намрын чуулгана дүгнэн цэгнэж угтан авжуу 2026 оны хаврын чуулганда ахид замжилтаа баттгаж алдаа асуудлаа засаж залруулах учиртай. Хаалтаа хийж байгаа 2025 оны намрын чуулган хүний эрх хэрэгчлөөг хангах, хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас иргэний чөлөөлөх бодлого шийдлийн шин гараа боллоо. Эрх хаврын чуулганаар ард түмний 126 элч төлөөлөгч бид хүний эрх, хүүхдийн эрх, иргэний улс төрийн эдийн засгийн эрх хэрэгчлөөг хангахын төлөө ухаан бодлого, мэдлэг чадвараа дайчлан мэрэгжлийн бодлогын мэтгэлцэн өрнүүлэх учиртай. Их гүрнүүдийн геополитик, энерги, эрчим хүчний их үүсвэр, худалдаа технологийн зөрчил мөргөлдөөн хурцдмал нөхцөлд Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг баттгах, Монгол Улсын иргэний эдийн засгийн эрх хэрэгчлөөг дархлах нь та бидний батлах хууль, барих бодлого гаргах шийдэл болсон байна. Монгол Улсын их хурлын 2025 оны намрын ээлж чуулган 2025 оны 9-р сарын 15-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал ажлын 75 өдөр чуулж 14 хууль 37 тогтоол хэлэлцэн батллаа. Чуулганы нэгдсэн хуралдаан 36 удаа, байнгын хорооны хуралдаан 111 удаа, дэд хорооны хуралдаан 10 удаа, хянан шалгах төр хорооны хуралдаан 13 удаа хуралдлаа. 2026 оны улсын төсвийн төслийг урд өмнөхтэй харьцуулахад эрдэмтэн судлаачид, иргэд, мэрэгжлийн байгууллагуудаар хилцүүлсэн нь татвар төлөгчдийн хичээл зүтгэлээр бүрддэг төсвөө илүү нээлттэй оновчтой болгох, үргүү зардлыг хэмнэх, нүсэр том төрөөс ухаалаг цомхон бүтээмжтэй төрийг бий болгох, зах зээлд хит оролцоог хумих, иргэний эдийн засгийн эрх хэрэгчлөөг хангах, хувийн хвшлийн орон зайг нээхийн төлөө улам тууштай баримтлах шин чиг хандлагын эхлэл боллоо. Эмч багш нарын цалинг эх онд үе шаттайгаар 76%, тэтгэврийг инфляцтай уялдуулж 8.6%-аар нэмэх улсын төсвийг хамтдаа хуульчлан батллаа. Төсөв тэлж төр данхаахын хэрээр ард иргэд аж ахуй нэгжийн үүрдэг ачаа дарамтыг буулгаж нурууг тэнэлэхийн төлөө ухаан бодлоо уралдуулсан төсөв боллоо. Төр хувийн хвшлийн түншлэлийн өргөн боломжийн өмнө хөндлөсөн элдв хязгаарлалтуудыг эрс багасгаж чадлаа. Төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, төсвийн зарлагын хязгаарт багтаагүй төслүүд хэрэгжих боломжийг хуульчлах эхлэлийг тавилаа. Түншлэлийн төсөл сонгон шалгаруулалтын хугацаа 12-оос 18 сар байсныг 1-6 сар, олон биш нэг шаттай, аймаг орон нутаг бийдаан төр хувийн хвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх шийдэх эрхтэй боллоо. Түлш шатгуунаар 100% хараад сайлаж саваач бэлдэж чадаагүй гадаад хүчин зүйлээс улбаатай тасалдал хомсдолд нэн эмзэг өртөмтгий байдлыг багасгах нөөцийг бүрдүүлж урьдчилан сэргийлэх зорилгоор стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж батллаа. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж босхийг нь намсгаж болцлыг нь зөөллөө. Давтамж нь өссөөр байгаа ган зуд гамшигт үзэгдлийн хор хохирлыг бууруулах, малчид нөхөн төлбөрөө нэг удаа урьдчилан авах боломжийг хуулиар бүрдүүллээ. Улсын их хурлын соёрхон баталсан Монгол улс болон Европын сэргээн босгол төгжлийн банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээр бол зүрх судасны үндэсний төвийг барьж босгох, тоног төхөөрөмж, эмч, эмнэлгийн ажилтнуудаа сурган бэлтгэхэд зориулагдах хөрөнгө мөнгө юм а. Монгол хүний элэг бүтээн амьдралыг хөнөөх хамгийн түгээмэл шалтгаан зүрх судасны өвчнөдөө тэмцэхэд энэхүү зээл зарцуулагдана. Монгол улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон баталж, ногоон болон дижитал шийдэлтэй 32 шин сургууль, 9 шин цэцэрлэг үүдээ нээж 38,000 гаруй хүүхэд дэлхийн стандартаар Монголд суралцах боломжийг бүрдүүллээ. Эрхэм их хурлын гишүүдээ, энэ намрын чуулганаар бид Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэж батллаа. Хөгжлийн үндсэн чиглэл хүсэл мөрөөдлийн жагсаалт бус, хэлэлцэн батлах хуультай, журамтай, бодлогын баримтчиг боллоо. Тавьсан зорилго хүрэх арга зам, хэмжүүр шалгууртай замын зураг байж чадлаа. Хүний хөгжил, нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл, эдийн засаг дэд үтсийн хөгжил, байгаль орчин ногоон эдийн засаг, төрийн бүтээн засаглал, бүсийн хөгжил, үндэсний өрсөлдөх чадвар, шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун гэсэн
бодлогын 8 чиглэлээр үндэсний 10, салбарын 37, төсвийн ерөнхийлөн захирагчийн 87, хөтөлбөрийн 228 үр дүнг хүрэх арга замтаа нь тодорхойллоо. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг үнэлэх, ахиц дэвшлийг хянах, зорилтод үр дүн чиглүүлэх зорилгоор үр дүн тус бүрийг хэмжих нийт 512 шалгуур үзүүлэлт суур төвшин, зорилтод төвшнийг тодорхойллоо. Цаашид үндсэн чиглэлийг хэлэлцэхэд хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт болон гүйцэтгэлийн үнэлгээ, хэрэгжилтийн явцыг танилцуулах, тайлагнах, улсын их хурлаар хэлэлцэх хуулийн зохицуулалтын зөрүүтэй байдал, хэрэгжилтийн үнэлгээний тодорхойгүй байдал, мөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах аргачлалыг хуульчлах зэрэгт улсын их хурл онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе. Ард түмний шийдвэрээр төрийн дээд ирэх барьж байгаа парламентын баталсан хууль, бодлого цаасан дээр биш бодит амьдралд хэрэгжиж байх ёстой. Хууль хэрэгжиж байгаа эсгэд хяналт тавих нь улсын их хурлын онцгой бүр эрхээ. Иргэн нь мэд хэрхээ эдэлж байгаа цагт олуула нүдээр харж байгаа бол иргэдтэйгээ цуг засаглаж байгаа нөхцөлд эрүүл нийгэм бүрдэн төлөвшдөг. Төр төмөн нүдтэй гэж хэлдэг үгийн утга шим нь үүнд оршдог. Оюу толгоон бүлэг ордын ашиглалтанд Монгол улсын эрх ашигыг хангах, эх орныхоо эрдэнэс баялагын жинхэнэ эцдийнх нь хүртэх үр өгөөжийг өсгөж нэмэх үндсэн зорилготой хянан шалгах төр хороо бүрэлдэн ажиллаж нээлттэй сонсгол зохион байгууллаа. Төр хороо 6 сарын туршид ажиллаж хяналт шалгалт нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлж батлууллаа. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж байгаа цаг үедээ давхцсан, батлагдсан энэхүү тогтоолд Монголын талын хүртэх үр өгөөжийг 53%-аас доошгүй байхыг баталгаажуулж чадлаа. Түүнчлэн жавхлан шивээ толгой ордыг ашиглахад Монгол улсын үндсэн хууль, бусад хуулийг баримтлан үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдох үндсэн зарчмыг хангах хуйцаар төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ирээдүйд Монголын талд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавартай хөрөнгө оруулалт санхүүгийн үүрэг эрсдэл хүлээхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг Монгол улсын засгийн газарт даалгалаа. Эцэст нь дүгнэхэд дэлхийд том тооцогдох оюутлогоо бүлэг ордын холбоотой Монгол улсын их хурл засгийн газраас баримтлах бодлогыг тодорхойлсон түүхэн шийдвэр болж чадлаа. Хяналт шалгалт, нээлттэй сонсголыг зохион байгуулж, тууштай, зоригтой, манлайлан ажилласан Отгон шарын бат найрамдал даргатай их хурлын хэн шалгах орооны гишүүд шинжээж хянан шалгагч нарт баялагийнхаа эзэн байх бүрэн эрхтэй бүх монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж талархал илэрхийлье. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа нь улсын хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдал төдийгүй эдийн засгийн тусгаар тогтнол аюулгүй байдал үлээ. Эдийн засгийн тусгаар тогтнол бол улсын тусгаар тогтнолын тулгуур багны нэгэ. Улс орны эдийн засгийн тусгаар тогтнолын иш үндэс, эд эс нь иргэний эдийн засгийн эрх чөлөө. Улс төрийн эрх чөлөөний баталгаа дархлаа нь иргэний эдийн засгийн эрх чөлөө. Ирж байгаа 2026 оны хаврын ээлж чуулган иргэнэ хүнд суртал, хууль журмын чөдөр тушаа, төрийн зуршлыг халж хувийн хэвшлээ чөлөөлөх, бизнес хөрөнгө оруулалтын эрх зүйн эрүүл цэвэр үндэс хөрсийг суулгах хаврын тариалалтын өдрүүд байх болно. Монгол улсын их хурлын даргын бүрэн эрхийнхээ дагуу захирамж гаргаж, үндсэн хууль заасан үндсэн эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан, хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал гогтгий, төрийн хэтийдсэн оролцооноос иргэнэ хувийн хэвшлүүдэд чөлөөлөх, чөлөөлийн санаачлаг боловсруулан дэвшүүллээ. Чөлөөлийн санаачлагыг бодлого хөтөлбөр бодит үр дүн өөрчлөлт болгон амьлуулах зорилгоор их хурлын 12 гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа. Үндснээсээ тусдаа навч урдгүй боловч салбарт эдийн засгийн эрх чөлөөг тушиж ургасан мөчир салаа, бизнесийн орчныг муудахсан хүчин зүйлс, хууль тогтоомжийн хийдэл, давхардал, зөрчил, засаглал, авилга, хүнд суртал, хуулиас давсан дүрм журмууд, хүний хүсэлт хясал болсон бодит байдлыг онцлон дүгнэж, гарц шийдэл, орц жорыг санал болгож, хууль тогтоомжийн төслийг боловсруулах болно. Чөлөөлийн санаачлагыг амьлуулж, төрийн бодлого шийдэл болгон болгосон эхний дөрвтэй алхам нь зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байлаа. Ирэх аврын чуулганаар хэлэлцэх энэ хуулиар зөвшөөрөл нэртэйж хориглолт, авилгын хөрс тэжээл болж, хүний хүслийг хяссан хүнд суртлын хан хэрэм, шат дамжлага, зүс нэрээ өөрчилсөн элдв төрлийн саад тээгийг нэг мөр хуульчлан цэвэрлэхийг зорж байна. Хориглоогүй бол зөвшөөрөгдөж 30 гаруй үйл ажиллагааг төрийн шийдвэрийг хүлээлгүй шууд мэдэгдээд эхлэх эрхийг хуулиар нээх болно.
Монгол Улсын засгийн газраас эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг хөрөнгө оруулалтын болон бусад хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн хамт их хуралд өргөн барьлаа. Өмчлөх эрх бол хүний үндсэн эрхээ. Өмч хөрөнгийн халдшгүй байдал, чөлөөтэй бизнес эрхлэх, иргэн компани аж ахуй нэгжийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, хуулийг ашиггүйгээр буцаан хэрэглэхгүй байх нь хөгжил дэвшлийн хөрсөө. Эдийн засгийн хүндрэл зөвхөн түүхийн эдийн үн унснаас бус иргэндээ үл итгэх, зааварлах, хааж хясах, хийх ёсгүйгээ мэддгүү төрийн хит оролцооноос үүдэлтэй үннийг хүлийн зөвшөөрөхөөс эхлэн бид энэ асуудлыг даван туулна. Эдийн засаг бизнесийн харилцааг ганц хуулиар зохицуулах боломжгүй. Олон улсын нөхцөл байдал, технологи, хиймэл оюуны өндөр хурдтай хөгжлийн ирэх үед цаг үеэсээ хоцрохгүй байх, салбар дундын хуулиуд гаргах хэрэгцээ шаардлага тухай бүрд үүсэж байна. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа өндөр хурдны өөрчлөлтийн үед хууль тогтоогч та бүхэнд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, эдийн засгийн эрх чөлөөний итгэлтэй хамгаалагчид болж ажиллахаас өөр гарц үлдээгүй. Бизнесийн эрх зүйн харилцааны чухал дэд үтц болох дампуурлын буюу төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг үр дүнтэй зохицуулж, хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдийн итгэлийг хамгаалах, эрсдлийг бууруулж урьдчилан сэргийлэх, дахин хөрөнгөжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх, санхүү зах зээлийн харилцааны ил тод байдал хариуцлагыг дээшлүүлэх, хуулийн хүрээнд үр төлбөрөөс чөлөөлөх зорилгоор төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийн хилцэх хэсгийг шийдвэрлэлээ. Төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй байх зарчмыг бид хатуу баримтлах ёстой. Үүний тулд эрх зүйн орчныг бүрдүүлж, зах зээлд оролцогч нарт тоглоомын дүрмийг тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай. Тоглоомын дүрм тодорхойгүй бол шоглоомын дүрмгүй дүрм болдог. Хувийн хвшлийн орон зайд төр бизнес хийхгүй, хуульд заасан хуруу дарам үндслээр төрийн өмчт байгуулахгүй, юм бүхнийг хийдэг биш, юу хийхгүйгээ мэддэг төр ирүүл байна. Хөрөнгө өмч ихтэй төр биш, цомхон цэвэрхэн төр илүү хүчтэй. Төр зохицуулагч болохоос бус төр өрсөлдөгч бишээ. Төр хуулиар зохицуулж, стандарт тогтоодог болохоос бус өөрийн тоглоомын дүрмээрээ хувийн хвшилтэйгээ иргэнээсээ илүү давуу эрхтэй бизнесийн өрсөлдөгч, зах зээл ашиг орлого булаагч биш. Төрийн болон орон нутгийн өмчт компани бүтээмж ил тод байдал засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэх нь энэ парламентын хамгийн том чөлөөлтийн нэг байх болно. Цаашид бизнес эрхлэгчдийн ашигын төлөө зорилгыг дэмжих, гэрээнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, үүссэн хэрэг маргааныг нь түргэн шуурхай, иргэний хэрэг маргаанаас ялгаатай онцлог журмаар шийдвэрлэх, бизнесийн ёс зүй хариуцлагыг төлөвшүүлэх хүрээнд арилжааны хууль, бизнесийн гэрээ хэлцлийн хэрэгжилтийг баталгаажуулж, төлбөр төлөх уян хатуу хөшүүргийг олон улсын сайн жишгт нийцүүлэн бий болгох, үр дүнтэй шуурхай иргэний шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд хувийн эрх зүйн шинжилгээг эрх аврын чуулганаар хийх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе. Улсын их хурлын эрхэм гишүүд, бизнес эрхлэгч, иргэн эрдэмтэн судлаачид хэн бүхэн чөлөөлийн санаачлагыг амьлуулж, мэдлэг оюун, мэрэгжил чадвар, санал бодлоо уралдуулж, илүү сайхан амьдрах хүслийг хяслаас чөлөөлөх, эдлэх ёстой зам ёсны заяамал эрхээ эдлэхийн төлөө идэвх санаачлагтай ажиллана гэдэгт итгэл төгс байна. Парламентын албан ёсны цахим хуудасд парламентэд AI дүн шинжилгээ цэсийг нэмж 378 хуульд AI шинжилгээ хийх ажлыг эхлүүллээ. Технологийн дэвшлийг хүний эрх, хүний сайн сайхны тусын тулд хууль хоорондын давхардл хийдэл зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулахад ашиглаж эхэллээ. Өчигдөр Монгол улсад анх удаа робот мэс засал хийж хүний аймаг аварсан шиг технологийн дэвшлийг хүчин төгөлдөр 378 хууль дахь хүний эрхийн зөрчлийг арилгахад бид ашиглах болно. Парламентын цахим талбарт гар утснаасаа зочилж, өргөн барьсан ямар хууль хүний эрхийг зөрчиж, хязгаарлаж болзошгүйг өөрсдөө шалгах боломж бодиттой болсон нь хууль шийдвэрт иргэний санал бодол идэвхтэй оролцоог технологийн дэвшлиг бодиттой ашиглаж ихсний нэг алхам байлаа. Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл болон төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Монгол улсын их хурлын тогтоолуудад тусгасан эдийн засгийн эрх чөлөөг сайжруулах, үнийн өсөлтөөс иргэдийн орлогыг хамгаалах, төсвийн сахилгын хотыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Монгол банкнд болон засгийн газар чиглэлөх тухай улсын их хурлын тогтоолыг батллаа. 2025 оны 11-р сарын байдлаар инфляц 8.2% гарсан нь Монгол банкны 4-8% зорилттой интервалаас давсан бөгөөд инфляцийн дарамт өргөн хүрээнд дэлхийн хэрээр зээлийн өндөр өсөлт болон 2026 оны цалин тэтгэврийн бодлогын нөлөө нь эрэлтийн инфляц нэмэгдэх эрсдлийг дагуулж өрхийн бодит орлого буурч хөдөлмөрийн зах зээл суларч байгаа тул эдийн засаг инфляцийн нарийн тэнцвэртэй бодлого явуулах шаардлагатай байна. Иймд иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай
16 багц арга хэмжээ бүхий засгийн газар, Монгол банк, санхүүгийн зохицуулах орон чиглэл өгөх тухай улсын их хурлын тогтоолыг хилцэн баталж, чуулган завсарлах хугацаанд хэрэгжилтийг хангуулж ажиллахаар боллоо. Ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгт эрчим хүчний тархамал их үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах хүрээнд засгийн газар чиглэл өгөх тухай улсын их хурлын тогтоолыг баталлаа. Нар салхины хязгааргүй их нөөцтэй Монгол оронд айл өрх сэргээгт эрчим хүч үйлдвэрлэж, төвийн шугамд нийлүүлэхэд хүнд суртлын 10 гаруй шат дамжилгаар тээг тавьсныг энэ шийдвэрээр арилгаж байна. Нарны илч гэрлийн хүртэл хүнд суртлаар халахлж байгаа цагт бид боломж нөөцийг хөгжил дэвшилтэд ашиглаж чадахгүй. 100 мянган нарны гэр хөтөлбөр, орон нутгийн сэргээгт эрчим хүчний хэрэглээг дэмжих 100 мегаваттын тархамал их үүсвэр, автозамын сүлжээ экспортын бомбуудыг харгалзан 100 байршил цахилгаан машин цэнэглэх иж бүрэн цогцлбор байгуулах ажлууд энэхүү тогтоол багтсан бөгөөд тэр дундаа 20 кВт хүртэлх хүчин чадалтай нарны панел, батарейн системийг техникийн нөхцөл шаардахгүйгээр нэг стандартад нийцүүлэн түгээх сүлжээнд шууд холбож, илүүдэл цахилгааныг сүлжээнд нийлүүлж, орлогыг тухай бүр авах боломжийг бүрдүүлэх чиглэлийг засгийн газарт өглөө. Иргэнэ хүнд суртлаас чөлөөлөх бодит алхам энэ мэтээр үргэлжлэх болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ алдаа оноо сургамж бүхэнд соргог байж, иргэд сонгогчдынхоо итгэл найдварыг өндөрт өргөж, тангарагтаа үнэнч байж, шийдвэр гаргахын чухлыг энэ танхимд суугаа нөхдөө дахин сануулъя. Миний бие улсын их хурлын даргын албан томилогдоод сар гаруй хугацаа өнгөрч байна. Үг ураагаар бус өдөр тутмын үйл ажиллагаагаар олон түмэнд ил тод байлгахын тулд эрс явцыг өдөр бүр нээлттэй мэдээлж эхэлсэн. Цаашдаач нээлттэй парламентыг бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Улсын их хурлын гишүүд хурал чуулганаа таслахгүй оролцохоос үндсэн үүргээ биелүүлэх хэсгийг хэмжих эхний шалгуур эхлэх болно. Улсын их хурлын гишүүний халдшгүй байдал бол иргэнээсээ давуу, авилга ашиг сонирхлын гэмт хэрэгс шалгуулахгүй байх тусгай давуу эрх биш гэдгийг дахин сануулъя. Ард түмний 126 дарга биш, ард түмний 126 элч төлөөлөгчд бид нийгмийн хүссэн хүлээлт, хэрэгцээ шаардлага, улс орны эрх ашиг, цаг үеийн хэрэгцээ шаардлагыг нарийн мэдэрсэн, хүний эрхийн бодлогын өмгөөлөгчд, иргэнийхээ улс төр эдийн засгийн эрх хэрэгч чөлөөний хамгаалагчд байх үүрэгтэй. Иргэн баян бол улс баян. Эрх чөлөө бол хинэгийн эрх мэдэлтэй олгодог зөвшөөрөл бэлэг огт бишээ. Эрх чөлөө бол иргэн бүрийн хайрлан хамгаалж, нандинг нь баттгадаг эрхэм нанд үнэт зүйлээ. Эрх чөлөөт Монгол улсын иргэн бүрийн эдлэх ёстой эрх чөлөөг дархлахын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе. Эрх чөлөөний нар хүн бүрийг алагчлгүй эвэх болтугай. Та бүхэндээ шинэ оны халуун дотн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Монгол улсын их хурлын 2025 оны намрын ээлж чуулган хаасныг мэдэгдэе.